манайд бол одоо нийт 5000 гаруй бизнес эрхлэгчид автотехникийн чиглэлээр үйл ажиллагаагаа одоо эрхэлж ажил амьдралаа явуулдаг. Дээрээс нь манайх болохоор 1000 гаруй автомашины зогсоол, худалдах автомашины зогсоолтой 200 гаруй объекттэй. За тэгээ ерөнхийдөө бол автомашинууд гэхээр маа дээр худалдан борлуулагдж байгаа автомашин дийлэнх нь Япон улсаас орж ирдэг. Насжилтын хувьд болохоор ерөнхийдөө Япон улсаас орж ирж байгаа автомашинууд дундаа болохоор 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн ийм автомашинуудыг бол оруулж ирж байгаа. Яг нь маад бол одоо нөгөө нэг номер дугаар авсан гэдэг нь бол 10 жилээс дээш гэхээр өндөр насжилттай гэдэг яригдаа явждаг. Маад дээр бол сүүлийн үед энэ автодилер компаниуд, бизнес эрхлэгчид бол 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудыг одоо дийлэнх нь оруулж ирж байна. За Монголд болохоор дунджаар ер нь 13 оноос хойш үйлдвэрлэгдсэн машин дийлэнх нь ерөөдөө орж ирдэг. 11 оноос хойш үйлдвэрсэн машин дээр он зааж онцгой төлдөг. Тэрнээс доошоо ороод ирэхээр нас нь өндөр болонгуудаа онцгой галли онцгой албан төр өндрүүлчихдэг байхгүй Монгол улсын хэмжээнд. Тийм болохоор ер нь бол 11 оны 8 сараас хойш машин одоо дийлэнх нь Монголд орж ирж байгаа. Манай хувьд болохоор 13-аас дээш он дээр ерөөдөө түлхүү импортлдог. Монголчуудын хувьд болохоор яг жилийн за нэг баяр наадмууд 2 оны зааг дээр хвчлэн дийлгэр машинаа сольдог. Жилд бол манайхаар дунджаас нэг 400-аас нэг 800 машины борлуулалтай дангаар ажилладаг. Ийм хувь хүн байгаа.